Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос игдүүтийн хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхэлдэг билээ. Манцуутай хөөрхөн тамирчид маань тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдгүйч гэлээ. Тэв дэлхийд нэр алдран царайтуулсан тамирчид, дэмж хотойд барилдах бөхчүүд, үзэгслэнгоо монголжингоо охид, үейлэн дуран, үгэн цэцэн олон алдартангууд маань эндээс л мэндэж эх орныхоо төрийн дуулыг мандуулж алтан саянбат талбайгаа мандуулах аврагулн тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа лээ. Ингээд амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэх гэж байгаа алдрайхан бяцхан хөөрхөн донортой амжилтын дэдийг хүсээрэгөөд Манцуутай тамирчин нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг эхлэж байна. Ээж аавын игдүүтэй хөөрхөн тамирчид, инэрл хайрын өхөөрдөм хөөрхөн эздүүд маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж алдар хөндийнхаа анхны гарааг манай нэвтрүүлгээс маш амжилттай эхлэх гэж байна. Алдрайхан хөөрхөн донорын маань амьдралынх нь анхны тэмцээн уралдаан авторалын уралдаанаар эхэлдэг үлээ. Хамгийн түрүүнд бусдыгаа өшөөчлээд Нур Султан өвгтөд Тамарис охин маань гараанасаа гарлаа. За сар шинийн баярын өдөртөө амжилт бүтээл арвантай яваа хөөрхөн тамирчид маань бүх казак ард түмэндээ баярын минь твшүүлье, аз жаргалын дэдийг хүсэн өрөөё гэд амжилт сайтаагаар бусдыгаа өшөөчлөн давхлаа. 11 сар 3 хоногт гигэнэ гэж хөөрдөнд дуудулдаг хотгор газрын хоцортод ингэр газрыг элдлэн бүжиглэх хоббитой охин маань юм уудлах маш их дуртай гинэ. Дахианы махтай зутаншил, дахианы махтай бантан дуртай дүү маань ардын жүжигчин бүжигчин урлагийн од болон гэрэлцнаа. 2 дугаар байранд маань мөнх бэлэг овогтой мөнх ишрэлт маань гараанаас гарлаа. За 10 сар 9 хоногтод амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж яваа аавын сэрэгдэн хөөрхөн хөг Бомбалай гэж хөөртөнд дууддаг. Бомбалай дүү маань ардын дуугаа аялах дуртай, урдын дуугаа уянгалуулах хоббитэй. Будата хургнаас буцна гэж үгүй базж байгаад л идэж гарна шүү дээ. Ирээдүйд дэлхийд нэр алдран царайтуулсан одон медалаар грэмиласан олимпийн их авраг болно. За 3 дугаар байранд маань сэрж бүдээ авахтай амин хүслэн дүү маань гараанаас гарлаа. Төрсөн өдрийнхөө баярын өндөр тэмцээн уралдаанд амжилтаар оролцож байгаа хөөрхөндүүдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Уртаа наслаарэ, удаан жаргаарэ хөөрхөндүүдээ сайхан бүхний дээдийг хүсэн өрөөж байна. Ами тами гэж хөөртөнд дууддаг. Ами охин маань аялгуулан дуулж авьяаслаг бүжиглэх хоббитэй. Бантан шөлтөө хоолн дуртай дүү маань төрдөн хэрэгтэй төмөндөн алдартай эмч болно. За 4 дугаар байранд маань Минд баяр авахтай эрхэс дүү маань гараанаас гарлаа. Дэндүү хөрхөн дэгжин джентльмен дэлхийд алдарших сайхан залуу маань 11 сар 20 хоногтод андуулан найзуутайгаа авхаал самбаагаа сорж явна. Бомбалай гэж хөөртөнд дууддаг. Хөөрхөн бомбартай маань за бөмбөгөөр тоглох үнэхээр их хоббитэй. Бүжиглэх бас дуртай хөө гинэ. Бантан химээх хоолой баруун зөнгөөс зооглон шүү дээ. Ирээдүйд мөрдсөн дээдийг зөөсөн мөнчиг мундаг хурандаа генерал офицер залуу болно. За айргийн тавд ирж яваа аавын мундаг хүүг Эрдэнэцэн бим бовхтой Эрдэнэ гинэ. За хаанаас нь чарсан халахын сайхан хүү дээ. 9 сар 19 хоногтой Бархуу гэж хөөртөнд дууддаг. Бархууд маань басан суун таглах дуртай баруун зөнгөө барилдах хоббитэй гинэ. Ногоотой шул бантан хоёрыг нам суугаад идэх дуртай дүү маань хөх тэнгэртэй дүүлэн нисэн хөлөг онгоцны сайхан нисгэгч залуу болно. За дараагийн хөөрхөн дүүнрийн маань хошуучлаад ариун бол давхтай өрнөх дүү маань гараанаас гарлаа. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай босголтонд оролцогч бол өрнөх дүү маань байлаа. Ариун болдын маань гэр бүл 3 дахь тамирчнаа манай нэвтрүүлэг цааж байгаа. За тун удахгүй адангийн хөөрхөн тамирчнаа тэврээд ондог гэж цөмөрөө хүрэлцээрнэ. 11 сар 29 хоногт Өөнөхөө гэж хөөртөнд дууддаг. Өөнөхөө маань бөмбөгөөр тоглон машин түрээд маасайд л инээн. За зурагт үзээд аялгуулан дуулан зад бас бүжиглэж гарнаа. Гурилтай шил будаатай хураг хоёроо гуйлгалгүй галалгүй хөлөөнжигээд хөөрхөн гिचэн бомбайтл идэн шүү дээ. Ирээдүйд доктор профессор мондөг залуу болно. За дараагийн маань тамирчин бол хишиг дарж авахтай ханган авраг байна. Ханган авраг маань энэ төрөнд хөдөө хотод байгаа хөөрхөн эмээ өвөө нартаа аз жаргалын дэдийг хүсэн өрөөгөөд урт наслаарэ, удаан жаргаарэ, өвөө эмээ нараа өхөөртөн хүн удахгүй том болоо та нартаа тус ачийг үзүүлнэ гэн 11 сар 10 хоногт бөбөнэ гэж хөөртөнд дууддаг. Хөөрхөн бөбөнэ банш ногоотой шул хоёрт
үнэхээр их дуртай гинэ. Ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцнаа цөөрэ туулсан Ингүй их эмч доктор профессор залуу болно. Сүхбат авахтай дөлгөө мистүү маань гараанаас гарлаа. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн оролцогч байлаа. Царайлагч гэж жигтэйхэн өхөөрдөмч гэж янзын охин маань 11 сартай. Өхөөрдөм хөөрхөн мисээ, бандгар хөөрхөн батаа гүнжээ гэж дуудулдаг. Бүжиглэж жүжиглэх хоббитэй. За Монгол сайхан охин маань махсаг гэж ихтэйхээ маасад сугаад 74 өндрийг дажгүй сайхан зулгаадаг гин шүү дээ. Ирээдүйд төмөн олноо удирдсан тунчиг мундаг захирал болно. За Батөмөр өөхтэй бүжигдмаад маань бүлтийдл бандайтл гад гараанаас гарлаа да. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалант оролцогчод бүжигдмаад маань нэлээ 11 сар 27 хоногтэй. Машинка гэж хөрдөн дууддаг машин унаа салхи татуулан сигналыг нь дараад өрөөлийг нь мушгаад ижээ аав агаатаага их хотынхаа хөгжил цэцгэлтийг харан тавих дуртай. Бантан каш бөөсөн дуртай маань оюун ухааны спортоор хичээлсэн одтой хиймэртэй мастер болно. За дараагийн маань Тамирчин Ууган баяр авахтай өсөх ирээдүйд манайла. За дэндүү хөрхэн дэгжин джентльмен дэлхийд алдарших сайхан залуу маань 11 сар 28 хоногтой өвөө эмээгийн бумбаха ээж аавын өсөх ирээдүй хүү дээ. За өсөх ирээдүйд маань ардын дугаа аялан урдын дугаа уянгалуулн хип хопоор өгөлдөг гин химнэл данжийг нь тааруулаад бүжиглчихдэг гин шүү дээ. Бантан за каш сок амттай л бол бүхий л хоолн дуртай. Нэрээдүүд цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзгэсэн цэмцгэрхэн босоо авраг залуу болно. Сахаргүй, давсгүй, цардуулгүй. Тэгэд бас ус. Инх чи энийг яаж иддэг вэ? Фрутаняня в помощь маме. И папе. За анх баяр авахтай дэлгэр заяа дуу маань гараанаас гарлаа. За энэ удаагийн дугаарын маань Азтай, Одтой, Хиймэртэй, Авхаачтай, Самбатай бүх тэмцээнд бусдынхаа хөшөөчлсөн бузгай мундаг оролцогч бол дэлгэр заяа Тамирчин маань нэлээ. За 11 сар 22 хоногтой гүнжээ. Заяана гэж хөрдөн дууддаг. За шулганан өглөөд шургуулах сава онгочоод бүлтийдл инээгээд бүндгэнтэл мөлхөх хоббитэй да. Бүхий л өдөржин бүхий л төрлийн хоолыг боцохгүй идэн шүү дээ. Бомбайд л суугаад түнтийдл иднэ. Мондог охин ирээдүйд загвар зохион бүтээгч мисс дэлхийн гобсгүй болно. Хурц очролт авахтай гэрэл тоддуу маань салхи татуулан сэнгэнтэл тавьж аванда. Бусдаас онцгой олноос одтой оролцогч бол 9 сар 22 хоногтой гэрэлт од Тамирчин маань нэлээ. За хаанаас нь чарсан халахын сайхан оролцогч гэрэл цацруулсан хөөрхөн од маань бүжиглэх дуртай, жүжиглэх хоббитэй. Бантан бүхэл махыг бондойтл суугаад түнтийдл идэн. Ирээдүйд олон хүнийг урт наслуулж удаан жиргуулсан ухаалаг мундаг доктор профессор болно. За дараагийн маань Тамирчин бол Батулга авахтай Баццэглэн дуу маань нэлээ. За амьдралынхаа анхны тэмцээн гуралтааныг амжилт сайтай оролцож анд олон найзуудаа авхаалсан баатаагаар хуршуучлан давхиж аваа 11 сар 14 хоногтой Баццэглэн Тамирчин маань Тамирчныг маань цэцэгхэн гэж хөрдөн дуудаа. Цэцэг хичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөөрхөн Баццэглэн өндөр дуугаар гам уншиж өхөөрдөм хөөрхөн шүгэлдэж, шулганаж, бүжиглэж, жүжиглэж за авьяасан үзүүлэх хоббитэй. Амттай л бол бүхий л төрлийн хоолыг амтрхан идэх дуртай бүхэл махнаас буцахгүй амтрхан зоглдог охин маань бүжигчин жүжигчин урлагийн од болно. Дараагийн маань хөрхэн Тамирчин бол мөнх талаа авахтай анууд маань нэлээ. Ануу гүнж маань төрсөн өдрийнхээ баярын өдөр тэмцээн уралдаанд амжилтаа оролцож яваа. Хөөрхэн охиндоо ануудуудаа төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нөргөн төвшөлийн уртаа наслаараа удаан жаргаараа хөөрхэн дүү минь ээ. Хүний сантай учирч хүлгийн сайныг унаж хүсэл бүхнээ биелүүлээрэ. Гүнжихэн гэж хөөрдөн дуудулгаа. Бөмбөгөөр тоглож дөө аялах хоббитай дөө маань будаатай хуурганд буцахгүй дуртай. Ирээдүйд мянган шавьтай ардын багш болно. За мөнх баяр авахтай анар дүү маань орж ирлээ. За мөн л төрсөн өдрийнхөө баярын өдөр тэмцээн гуралдаанд амжилтаа оролцож байгаа. Өнөөдөр төрсөн өдрийнх нь баяр тохиож байгаа хөөртөн хөрхөн анар дүүдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нөргөн төвшүүлье. Уртаа наслаж удаан жаргаж хүний сайнтай учирч хүлгийн сайныг удаж хүсэл бүхнээ биелүүлсэн дэлхийд алдартай мисс охин болоорой гэж дэндүү хөрхөн гүнжтэй сайхан өрөөлийг өргөж байна. За Нарушка гэж хөрдөн дуудулдаг. Нарушка охин маань бүжиглэх хоббитэй. Бантан бүхэл маханд үнэхээр их дуртай. Бүжигчин жүжигчин урлагийн од болно. За ингэ төрсөн өдрийнхөө баярын өдөр тэмцээн уралдаанд амжилтаа оролцлоо. За дараагийн хөрхэн Тамирчдын маань хуршуучлаа сайн баяр авахтай мөнх оргил дүү маань гараанаас гарлаа. 11 сартай анд олон найзуудаа амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд амжилт сайтай хуршуулж аваа. Азтай одтой Хиймэртэй хөөрхэн дүүг маань оргилох гэж хөрдөн дуудулдаг.
За бүхнийг ориглуулсан бузгаамандаг оргил дуу маань дуу аялаж хөгжим сонсож дургуун хөрвөл харин өндөр дугаар хөөрдөм хөрхөн хүн загиндаг гэн шүү дээ. Ирээдүйн компани захирлаа. За йогурт бандан дуртай дуу маань шинжлэх ухааныг судалсан, шин содонг мэдсэн мундаг инженер болно. Улаанбаяр авахтай од бэлэг дуу маань гараанаас гарлаа. Ихэр хоёр баатруудын маань нэг, ижил хоёр шүүхануудын маань нэг, азтай одтой хэмэртэй авхаачтай самбатай хоёр ихэр тамирчны маань хосгоо мундаг тамирчин байлаа. За Улаанбаярын од бэлэг дуу маань азийн бөмбөлөг сугалсан азтай хүү, одтой хүү авхаалт самбаагаар анд олон найзуудаа маш сайн хөшөөжилсөн. 11 сар 11 хоногт авхаалт самбаатай аавын хөөрхөн хоёр ихрүүдийн маань нэгэ. Бандан бууз хоёр нь дуртай. За өглөж бас ном унших дуртай гинэ. Бүхэл төрлийн хоолыг бантайд суугаад инээмсэглэн идэн шүү дээ. Ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцнаад цорой тулсан хосгоо мундаг олимпийн авраг тамирчид болно. Эрдэнэ хоёр авахта цэлмэг дуу маань ороод ирлээ. Цэцэг ичэм царайлаг турсан цэвэрхэн хөрхэн цэлмэг охин 10 сар 22 хоногтой. Нандка цэлмэгхэн гэж өхөрдөн дуудалдаг. За ая тавбил бүжиглэн ам хуурайгүй шулган нь түүгээр үгээр аялан төмөн ажлыг амжуулчихсан шүү дээ. Будаатай хуурга бүхэл төрлийн 2 дугаар хоолнд буцахгүй дуртай. Ирээдүйд дэлхийн мисийн тэтмэг Дельта Монголд авчирсан дэгжин гомсог мис бүсгүй болно. Улаанбаяр авахтай аз бэлэг дуу маань гараанаас гарч байна. Хоёр ихэр баатруудын маань нэг, хөөрхөн хоёр тамирчдын маань нэг, Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай тамирчтай. За Улаанбаярын маань гэр бүл ингээд 4 5 дахь тамирчтай манай нэвтрүүлэгт оролцуулж байгаа маш сайхан Тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. 11 сар 11 хоногтой ихэр хоёрын маань нэрийг Бөмбөөл гэж өхөртөн дуудалдаг. Бөмбөөл хүн маань бүжиглэн бүхэл өдөр чинь дэггүүтэн шүдэ хоёулаа. Инэн за уйлн урлна гэж байхгүй өхөртөм хөрхөн хоёр ихрүүдээ бүхэл төрлийн хаалыг бантайд суугаад инээмсэглэн төнтөөд л идэж гарнаа. Төмөн олондоо нэр алдран цорой тулсан ардын жүжигчин болно аз бэлэг маань. За манай нэвтрүүлгийн маань 2 дугаар тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар оргилжилж байгаа. За ингээд эхний 5 тамирчдаас маань хамгийн түрүүнд Эрдэнэцэн бим бавагтай Эрдэнэ маань бусдыгаа шүшлээд бузгаа мундаг гараанаас гарлаа дэндүү хөргөн дэгжин ханхуу дэлхийд нэр алдран цорой толох ёндон өгөө сайхан залуу Эрдэнэцэн бимбийн Эрдэнэ маань инээ талцаар 1-р байранд ирлээ. Түүний араас 2-р байранд цэрж бүдэ авахтай амин хөслөн маань санд минь орж ирж байна да. Шилдгийн шилдэг бужигчнэр шалгарч хөөртөм хөрхөн авьяаслаг мисээр тодорсон амин хөслөн маань авхаалт самбаатайгаар баярлаж байна. 3-р байранд Нурсултан авахта Тамарис охин маань орж ирлээ. Маш гоё бүжиглэж шилдгийн шилдэг бужигчнэр шалгарч дэндүү хөрхэн дэгжин мис дэлхийд нэр алдран цорой толох охиноор шалгарсан Тамарис охин маань 3-р байранд дахиад ороод ирлээ. За 4-р байранд маань мөнх бэлэг авахта мөнх бишрэлт маань орж ирж байна. Хүрэл медалаар ингрэм билаж гайхалтай хөрхэн ганган жентэлмен гадаа дотоодоор аялаж нэр алдран цорой толох сайхан залуугаар шалгарсан дуу маань 4-р байранд орж ирж байна. За айргийн 5-д минь 2 авахта эрхэс дуу маань орж ирлээ. За эрхэс дуу маань энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөрхэн эрхэмшиг жентэлмен ирээдүйн сайхан залуугаар төдөрсөн игдүүтэй хөрхэн оролцогч байлаа. Энэ удаа 5-р байранд орлоо. За ингээд дараагийн хөрхэн дүүнэрийг маань хушуучлаад Ууганбаяр авахта өсөх ирээдүйд маань уухаа ашгараад урагшилж авна. Инээ талцсан гэрч хүчтэй тамирчин маань энэ удаагийн дугаарын маань бандгархан хөрхэн бата жентэлмен сайхан залуугаар шалгарсан. Бандгар төнтгөр инээ талдан гэрч игдүүтэй хөрхэн оролцогч маань эрш хүчтэйгээр нэгэлж байна. За 2-р байранд маань ариун болд авахта өрнөх дуу маань орж иж байна. За Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай авхаалчтай самбата тамирчин маань хамгийн түрүүнд тожигт алхаад орж ирсэн боловч байраанасаа буцаж алхаад эргэж буцаарын удаа 2-р байранд инээ талтаар ороод ирлээ. Алтан медалийн эзэн аавын сэргэлэн хүмүүс маань авхаалт самбатаагаар орж ирлээ. За 3-р байранд маань хишиг дарж авахта хангаа авраг маань орж ирж байна. За хангаа гэж халахын сайхан авраг маань инээ талтсаар игдүүтэй гэгч нь 2 хөрхэн охиныг хойноос нь чараад урдаас нь ч хараад лэргэд тарин мөлхөлсөөр инээ талтсаар ирж авна да. Мөнгөн медалаар ингрэм билээс мөнчиг хөрхэн хангаа авраг маань 3-р байранд ороод ирлээ. За хангаа аврагын араас дэндүү хөрхэн дэгжин охин болох Сүх хотын дөлгөө мис маань орж иж байна. За Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай энэ удаагийн игдүүтэй хөрхэн баян хотод ирээдүйн сайхан оролцогч монголжингоо мисээр шалгарсан Сүх хотын дөлгөө мистүүдээ дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсээр байж байна. За дараагийн хөрхэн баян хотодыг маань Баттөмөр авахта Бүжидмаа гинэ. Бүжидмаа дуу маань гайхалтай хөрхэн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран цорой толох гоо охиноор шалгарсан энэ жилийн баян хотод эх жилийн түрүү магнаа байгаа. За ингээд бүжигдмаадүүдээ дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсээр байж байна. Манай Миша хамгийн хүчтэй угаалаг бас хөөрхөн.
Эрүүл бас эрч хүчтэй. Яагаад вэ гэвэл? Бруто няня каша маш сайн иддэг шүү дээ. Бруто няня каш нь үр тариатай учраас хоол боловсруулалтыг сайжруулж, аминд нэмэгц бодисоор баялагдуул таны хүүхдийн өсөлтийг дэмжиж эрүүл бойжоход туслана. Ээжүүдийн шилдэг туслах Бруто няня. Круто няня в помощь маме. За ингээ 3 дугаар үеийн тамирчдыг маань хөшөөчлээд Азийн мөмлөг сугалсан газтай охин, одтой охин, авхаад самбаагаараа бүх тэмцээндээ бусдыгаа хөшөөчлсөн Галтан медалийн эзэн анх хоёрын дэлгэр заяад маань авхаад самбаатайгаар 1-р байранд орж ирлээ. Баяр хүргье. 2-р байранд бар мөнх хоёр овогтой Анар дүү маань орж иж байна. Төрсөн өдрийнхөө баярын өдөр тэмцээн уралдаанд амжилтаа оролцож байгаа Анар дүү маань авьяаслаг царайлаг алаг нутан мисээр тодорсон. За ингээ төрсөн өдрийн гал халуун мэндийг Анар охинд хүсэн өрөөж байна. 2-р байранд амжилтаагаар ороод ирлээ. За 3-р байранд маань мөнх талаа овогтой Анууд дүү маань орж иж байна. За Анууд дүүгийн маань бас өнөөдөр төрсөн өдрөн тохиож байгаа. Төрсөн өдрийнхөө баярын өдөр тэмцээн уралдаанд амжилтаа оролцож байгаа мөнх талаан Анууд дүүдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нөргөн төвшөлийг уртаа наслаж удаан жаргаарай дүү минь ээ. Шилдгийн шилдэг бужигчин сэргэлэн цаваа ми сануу маань сэнгэл мөлхөөд 3-р байранд ороод ирлээ. За 4-р байранд маань Батулга овогтой Баццэглэн дүү маань орж ирж байна. За энэ удаагийн дугаарыг маань хүрэл медалаар Ингрэмбелаас хөөрхөн сэргэлэн дүү маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэгнээс ирээдүйн гоо охноор шалгарсан 4-р байранд 40 тал тавхад ороод ирлээ. Баццэглэндээ баяр хүргэе. За ингээд айргийн 5-д инээд алдан сууж яваа. Энэ жилийн Баян хотод эрэг жилийн төрөө магна эрхэмсэг хөөрхөн ханхуу маань хурц цэцрэлт авахтай гэрэл тоддоо маань эла. За өхөөртөм хөөрхөн царайлаг бяцхан ханхуу энэ жилийн Баян хотод эрэг жилийн төрөө магнатаа дараа дараахад тэмцээн уралдаанд амжилтаа оролцохыг хүсэж байна. За дараагийн 4 тамирчдаас маань авхаад самбаатай азтай одтой Кемертэй айдан мундаг тамирчин бол сайн баярын мөнх хөргөл дүү маань эла. За анд олон найзуудаа бүхий л тэмцээндээ хөшөөжсэн авийн мундаг оролцогч Алтан медалийн эзэн за мөнх хөргөл авраг маань авхаад самбаатай мөлхөө уралдаандаа бусдыгаа хөшөөчлөл мөнчиг хурдан 1-р байранд ороод ирлээ. Баяр хүргийн аврагтаа 2-р байранд маань 2 ихэр тамирчны маань холбоотой хөөрхөн явсан үзэгсэлэнт хөөрхөн тамирчдын маань ирээдүйн хос аврагуудын маань эрхэмсэг хөөрхөн оролцогч болох 2 ихрийн маань улам баяр авахтай од бүлэг дуу маань орж ирж байна. Азийн мөмлөг сугалсан азтай оролцогч өхөөрдөм хөөрхөн царайлаг жентлмен маань 2-р байранд орж ирлээ. За 3-р байранд маань Цэлмэг охин маань орж ирж байна. Цэцэг ичим царайлаг турсан цэвэрхэн хөөрхөн Цэлмэг охин маань Эрдэнэ олдын Цэлмэг маань эла энэ удаа үзэгслэнгоо гүнжээр тодорсон дөө маань 3-р байранд орж ирлээ. За 4-р байранд маань Аз бэлэг буюу 2 хөөрхөн тамирчны маань орж ирж байна. За хөгжилтэй хөөрхөн царайлаг бяцхан ханхуугаар шалгарсан хөл хөнгөн дөрөө чанга давхан яваа гэр бүлээрээ аз жаргалтай сууж байгаа Тэнгэрлэг сайхан гэр бүлийн маань тэнхлүүн сайхан оролцогч 2 ихэр хөөрхөн тамирчны маань улан баярын аз бэлэгтээ дараа дараахаа тэмцээн уралдаанд амжилтаа оролцохыг хүсэж байна. За ингээд дараагийн хөрхөн тамирчдын маань тэмцээн бол Азийн мөмлөг суулгах тэмцээнээр үргэлжилж байна. За Азийн мөмлөг суулгах тэмцээнд ямар азтай одтой хиймэртэй тамирчин Азийн мөмлөгөөс суулгаж азтай одтой хиймэртэй байх нь харцгаая. За ингээд манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань 20 жилийн турш гарын бэлгээ гардуулж байгаа Bimex компани агшсартаа баярлсан талархснаа илэрхийлье. За Bimex компани маань Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн жижиг Fruity Няня малишин нэртэй каш, жуус, сок мушнуудыг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулаад, тодруулаад, өргөмжлүүлээд байгаа үлээ. За ингээд 20 жилийн түүхтэй Fruity Няня малишин нэртэй каш, жуус, сок мушнуудаас сонголтоо хийгээрэй. За амт чанарын хувьд бол маш амттай, чанартай бүтээгдэхүүнүүд бол Fruity Няня малишин нэртэй каш, жуус, сок мушнууд маань байгаа. За олонний танил сайхан бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийгээрэй. Эрхэм хүндэт эцэг эхчүүдэд. За ингээд Азийн мөмлөгийг хамгийн түрүүнд улан баярын од бэлэг дүү маань атгачлаа. Азууд нь алгандаа гэсэн 10 тамирчны маань анхны азтан улан баярын од бэлэг азтандаа амьдралынхаа туршдандаа азтай одтой хиймэртэй явахын өлзөтэй сайхан гөрөлөг өөдөөд нөргөн дэвшүүлж байна. За ингээд дараагийн азтангуудаас маань ямар азтай одтой хиймэртэй хүүхэд Азийн мөмлөгөөс суулгах нь харцгаая. За ингээд манай нэвтрүүлэгтээ 20 жилийн турш хамтран ажиллаж байгаа Bimex компани ах нартаа баярлсан талархснаа илэрхийлж байна. Bimex компани маань Baby Care гэх маш сайхан живхийг Монголд оруулж ирсэн. За ингээд
Хүүхэд эрүүл байх гэр бүлийн хамгийн том аз жаргал. Хөөрхөн өрсийг эрүүл өсгөхөд туслах хамгийн нандин хэрэглээ бол Baby Care хүүхдийн чихв юм аа. Baby Care чихв нь олон улсын чанарын стандартын дагуу хийгдсэн зөөлөн нимгэн шингээл цайтай учраас хэрэглэгчдийн таашаалд хэдийнэ нийцсэн билээ. За ингээд туршлагатай ээжүүдийн сонголт олсон Baby Care чихвээсээ сонголтоо эгрээ эцэгчүүдээ Азийн Монголыг хамгийн түрүүнд за анх хоёрын дэлгэр заяа дуу маань хатгачж байна. Аз одны алгандаа гисэн дэлгэр заяа охинтой амьдралынхаа дур шаттай одтой хэмэртэй хөнгөлцөтэй сайхан өрөөлөг өдөөд мөргөн төвшүүлж байна. Надад болон миний найзад жуус өгөөч. Миний найзад яасан бэ? Миний хөөдөд зориулсан харшлын эсрэг жуус шүү дээ. Харшлын эсрэг нэ? Тэгвэл надад 2 дахин илүү өгөөч. Фрута няня в помощь маме. И папе. За ингээд хөөрхөн тамирчдын маань дараагийн тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилж байна. Энэ удаагийн дугаарт оролцсон гэгдүүтэй хөөрхөн дунар маань их гоё бүжгэлдэг сэргэлэн цаваа авьяаслаг тамирчид маань байлаа. За ингээд манай нэвтрүүлэгтээ за 3-4-р хороолол Москва рестораны 5 давхурт байрлах My Little Pony гэдэг тоглоомын төв хамтран ажиллаж байгаа. My Little Pony тоглоомын төв маань 3-4-р хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурт байрладаг. За ингээ Улаанбаатар хоттой хамгийн том метр квадраттай сэлүүхэн за ингээд агаар салхи нэвтэрдэг. За ариун цэврийн тал дээр бүр 100% маш найдвартай цэвэр цэмцгэр за зай талбайн хувьд Улаанбаатар хоттой хамгийн том нь за тоглоомнуудын хувьд хүртэл маш чанартай олон төрлийн тоглоомнуудаар хүүхдүүд маань хөлсөн гарт тоглоход тохиромжтой. За хамгийн гоё зай талбайтай хамгийн цэвэр цэмцгээр хүүхдүүдийн одоо тоглох чанарын шаардлагыг хангасан. За My Little Pony тоглоомын төвөр хүүхдүүдэд үйлчлүүлээрэ 3-4-р хороол Apex их дэлгүүрийн 5 давхурт My Little Pony тоглоомын төв маань ажиллаж байна. За ингээ нэвтрүүлгийн ерөнхий вентгэгч Bimex компани My Little Pony тоглоомын төвийн ахш нартай баярлсан талархнаа илэрхийлж байна. За ингээ шилдгийн шилдэг бүжигчнэр Нусралтан овогтой Тамари за сэрж бүдээгийн амин хүслэн за мөнх далайн ану нар маань шилдгийн шилдэг бүжигчнэр шалгарсан баяр хүргье. Энэ удаагийн дугаарт оролцсон Эрхэс, Тамарис, Эрдэнэ, амин хүслэн, аз бэлэг, од бэлэг, мөнх бишрэлт дөлгөөмис, хангай, бүжидмаа, цэлмэг, өсөх ирээдүй, өрнөх, баццэглэн, дэлгэр заяа, гэрэлтод, ану, анар, мөнх өргөл за ингээ хоёр ихэр аз бэлэг, од бэлэг, цэлмэг нартай аз жаргалын дайдыг хүсэрэгод шинэхэн дугаараа ундралж байна. Эрхэм хүндэт эцэгчүүдээ манай нэвтрүүлэгт хүүхдээ оролцуулахыг хүсвэл 9988 25 TikTok гэсэн утсанд холбоо бариарай. Facebook-ийн найзуудаа игдүүтэй хөөрхөн тамирчдаа манай нэвтрүүлэг зохион байгуулж оролцуулаарай. Facebook группийн админуудаа бас сурж байна. Ингээд нэвтрүүлэгт оролцсон бүх хөөрхөн хүүхдүүдэд жаргалын дэдийг хүсээрэй. 9908 25 TikTok гэсэн утсанд холбоо бариарай. Эрхэм хүндэт аав ээжүүдээ, игдүүтэй хөөрхөн өрсүүдээ Улаанбаатар хоттой төдийгүй Монгол улстай хамгийн том, хамгийн цэвэрхэн, хамгийн дохтой, хамгийн сайхан тоглоомын төв үү таалгаа нэгэд байна. 3-4-р хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурт My Little Pony тоглоомын төвөө. Хүүхэд бүрийн хөсөн хүлээсэн цэвэрхэн тогтой, цэмцгэр том олон төрлийн тоглоомнуудтай юм байна. Саад давах тоглоомнууд, сагс волейбол, хөл бөмбөгнүүд
уралдах машин, үсэрдэг жамп, Монгол гэр, модон морь гэд янзын олон тоглоомнуудтай үнэхээр гоё тоглоомын төв байна. Зориулалтын хүүхдийн найлтай, зогсоол талбай үнэхээр ихтэй юм бэ шүү. Өдөр бүр 11-с 20 цаг хүртэл үүд хаалган нээлттэй My Little Pony тоглоомын төв хөөрхөн үрсөдөө уран залж байна. Манцутай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт амжилттай оролцож алтан медалаар ингрэмлэж Азийн мөнгөлөг сугалсан Азтай охин, Химэртэй охин анх хоёрын дэлгэр заяадуудад алтан медаль Азийн мөнгөлөгний тусгаар шагналуудыг BMX компани 25 дугаар сүйтгэлийн агш нар нь гадуулж байна. Баяр хүргэе. Анд олон найзуудаа авторалын мөлхөөрөлтөнд хошоочилж алтан медалаар ингрэмлэж байгаа аавын мундаг хөө сайн баярын мөнх оргилдүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Баяр хүргэе. Сар шинийхэн баярын өнөөдөр тэмцээн уралдаанд амжилттай оролцож алтан медалаар ингрэмлэж шилдгийн шилдэг бужигчнаар шалгарч дэндүү хөөрхөн дэгжин мисс дэлхийд алдарших гоох нар тадарч байгаа Нурсултан огта тамаристуудэ бэлгийн гардууллаа. Баяр хүргэе. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа авторалын мөлхөөрөлтөнд хошоочилж алтан медалаар ингрэмлэж байгаа аавын мундаг хөө ариун болдын өрнөхтүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Баяр хүргэе. Ихэр хоёр баатруудын маань нэг, ижил хоёр шуу хаануудын маань нэг, Азийн мөнгөлөг сугалсан Азтай хүү алтан медалаар ингрэмлэж байгаа Улаанбаяр авахтай од билэгдүүдээ Азийн мөнгөлөг алтан медалуудын тусгай шагналуудаа гардуулж байна. Баяр хүргэе. Хоёр ихэр хөөрхөн тамирчны маань нэг, өхөөрдөм хөөрхөн хөгжилтэй джентльменээр тадарсан Улаанбаярын Аз билэгдүүдээ бэлгийн гардуулж байна. Баяр хүргэе. Өнөөдрийн тэмцээний маань хүрэл медалийн эзэн бондгорхон хөөрхөн Бата джентльмен сайхан залуугаар шалгарч байгаа Ууганбаярын өсөх ирээдүйдүүдээ бэлгийн гардуулж байна. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуу хүрэл медалийн эзэн Минбаярын эрхэстүүдээ бэлгийн гардуулж байна. Баяр хүргэе. Манцутай тамирчин нэвтрүүлгийн маань тадаас тад гялалцсан хүрэл медалийн эзэн өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан хаанху хурц учралт авахтай гэрэл татуудаа бэлгийн гардууллаа. Баяр хүргэе. Гайхалтай хөөрхөн ганган мисс гадаа татуудаар аялж нэр алдран цэрэ төлөх охин хүрэл медалийн эзэн Баттөмрийн бүжидмаадуудаа бэлгийн гардуулж байна. Баяр хүргэе. Гайхалтай хөөрхөн ганган джентльмен гадаа татуудаар аялж нэр алдран цэрэ төлөх сайхан залуу мөнх илгийн мөнх өшрөлтүүдээ бэлгийн гардуулж байна. Хүрэл медалийн эзэндээ баяр хүргэе. Бүжгийнхаа тэмцээнд хамгийн гоё бүжиглэж шилдгийн шилдэг бүжигчнээр шалгарч хүрэл медалаар ингрэмлэж өхөөрдөм хөрхөн авьяаслаг бяцхан миссээр тадарсан сэрж бүдэ авахтай амин хөслөн охиндоо бэлгийн гардуулж байна. Баяр хүргэе. Манцутай хөрхөн тамирчдаас маань үзэгслэнгоо өхөөрдөм хөөрхөн миссээр шалгарсан Эрдэнэ олдын цэлмэг охиндоо бэлгийн гардуулж байна. Хүрэл медалийн эзэндээ баяр хүргэе. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж түмэн олныхоо уухайн дунд дэвх ирээдүйн босоо авраг энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магна хишиг доржийн хангай хүүдэ бэлгийн гардуулж байна. Хангай аврагтаа баяр хүргэе. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай оролцогч Сүхбатаа охтой Дүлгөө мисс дүү маань өхөөрдөм хөөрхөн монголчингоо мисс охиноор шалгарлаа. Баяр хүргэе. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч Батүлэг авахтай Бат цэглэн охин маань алаг нүдтэй авьяаслаг хөөрхөн миссээр шалгарч байна. Хүрэл медалийн эзэн хөөрхөн гүнжтэй баяр хүргэе. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхэлсэн алаг нүдтэй хөөрхөн оролцогч мөн хоёрын анар дүүдээ үзэгслэнгоо мисс хүрэл медалийн шагналуудаа гардууллаа. Баяр хүргэе. Хамгийн авьяаслаг хамгийн өхөөрдөм оролцогч мөнх талтай авахтай Ану охин маань өхөөрдөм хөөрхөн шилдэг бүжигчин авьяаслаг мисс охиноор шалгарч байна. Баяр хүргэе Ануудаа. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг авхалт самбатай эхэлсэн аавын мундаг хөө царайлаг миралаг нөрүүлэг юндангөөгөө сайхан залуугаар шалгарч байгаа Эренцэн Бямбын Эрдэнэ хүүдээ бэлгийн гардуулж байна. Баяр хүргэе. Эрхэм хүндэт үзэгчтэй Манцутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос Манцутай бяцхан тамирчид маань манай нэвтрүүлгийг зарин оролцож амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байна. 10 хавар харвсан сум шиг өнгөрөхөд алдраа жаахан дүүнэр маань сурагчд олсон байна. 20 зуныг отоход хонгор жаахан дүүнэр маань оюутан болцгоосон байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алдран цэрэ толсон
Өвлийн залуу солцгоо нь эсгэрийн шугах 40 өвлийг өнгөрөхөд их орондоо ихийг хийж бүтээж гисэн эрдэм намтай залуу сайцгаана. Тэр цагт дүүнэр минь та нар нэвтрүүлгээ үзээд тэсгэл үгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дурсаж хөхрөн инээж баясгаах болно. Үлгээд багтдаг жаахан дүүнэр маань том болсон ч өнөх хавчид манцуутай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай.